Сайн байна уу? Давлын хотын гудамжаас мэдчилж байна. Одоо 4 цаг болох гэж байна. Би одоо ажилдаа явж байна. Тулгаа гэдэг залууг ингээд маш богинохон үгээр тодорхойлох юм бол юу гэж хэлэх вэ өөрийгөө? Ер нь айгуу амьдрах дуртай залуу гэж тодорхойлно да. За яг одоо яг юу ууж байгаа юм? Одоо би мока ууж байна. За давлангийн мока ялгаатай байна уу? Эсвэл ямар ч ялгаагүй байна уу? Жохон ялгаатай. Яг жохон бас чангал юм байна. Хаанаас хэдийн өрөө гэж энэ мока нь? Энэ 4 евро 20 цент гэж байсан. За үн ханшин Монгол төгрөгтэйгээ ингээ харьцуулаад бодоход их зөрүүтэй байна уу гайгүй юу? Маш зөрүүтэй. Мэдээж айгүйх зөрүүтэй. Гэтэ яг одоо энд ажиллаж амьдарч байгаа хүний хувьд гэх юм бол бас яг эндхийн цалин эндхийн еврогоор цалинжаа тэгэж авахд ер нь бол асуудал байхгүй. Гэтэ яг Монголынхаа мөнгөөр харьцуулах юм бол айгүй үнэтэй санагдах юм лээ. Ингээд энэ ярилцлагыг ингээд яагаад хийж байгаа гэхээр ерөөдөө тулгаагийнхаа анхны сэтгэл гэдэг юмыг сонсож одоо энэ яриаг хийх гэж байгаа юм шүү те. Тэрнээс одоо мэдээж энд олон жил амьдарсан хүн бол шал өөр одоо тэмээ төвчний дуршлаг хаваацаа ярилцсан шүү дээ те. Тэгэхээр яг гадны улс оронд ирээд нэг тийм анхны сэтгэл хүнд төрдөг шүү дээ те. Тэгэхээр Ирландд ингээ за одоо нийслэл Давланд амьдарч байна. Чамд энэ улсад энэ Давланд дөнгөж ирээд нэг тийм ажиглагдсан өвөрмөц содон зүйл нь юу байв? Яг би нэг багасаа нэг тийм Европ хуучны кинонууд үзэх аяг их дуртай. Тэгээд одоо яг одоо бол яг тийм анхны сэтгэлээрээ яг одоо хүртэл яг байгаад байгаа байхгүй. Яг кинон дотор яг тэр үзчихсэн кинон дотор амьдарч байгаа юм шиг санагдаад байна. Тэгэхээр ер нь амар нэг тийм сонирхолтой яг гудамж талбайгаар нь алхаад явхад хүртэл зүгээр дуу муугаас дуртай дуугаа сонсоо явхад хүртэл амар нэг тийм сонирхолтой гоё байгаа. За одоо чи ингээд дуртай дуугаа сонсоод гэж штэ те. Яг энэ нэг тийм хуучны одоо зарим хүн бол ирээд ингээд хэвхэхгүй. Энд чи одоо ямар уйтгартай газар бай те. Энэ гудамж талбай малбай бүхрээ гэдэг байхгүй. Тэгэхээр чи энэ одоо хуучны хэм маягтай энэ одоо хоттой ямар дуу сонсож атлах гэж байна ер нь? Ер нь би өөрөө жаз хөгжмөнд буцаад бас нэг жоохон нэг тиймэрхүү тайван хөгжмөнд аяг өгдөртэй. Тэгээд сонсоод болохоор надлаа тийм өдөртөө санагдахгүй байгаа нэг тийм амар илүү нэг гоё нэг тийм гоё санагдаад байгаа шүү. Олон улсын хүмүүстэй харьцаж одоо амьдарч байна. Тэгээ буцаад бас өөрөө залуу одоо бид өнгөж 20 ооштой байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж тийш явж амьдрах нь миний хувьд болохоор илүү нэг тийм гоё туршлага хөрөмтлүүлж байгаа болчихно. Тэгэхээр л тийш явж амьдрах ер нь аюул сонирхолтой. Яг Ирландаас миний анхны ус биш. Би өөр буцаад бас Хятадд 3 жил сурсан яг дунд сургуультаа. Тэгээд 2 жил буцаад бас жил гарan бараг 2 жил Шведэд бас амьдарсан. Тэгэхээр яг одоо бодоход бас дахиад яг Ирландд ирэхэд ер нь бол нэг тийм яваа сурцсан хүний үүднээс ер нь айгүй нэг тийм гоё сонирхолтой санагдаад байгаа юм. Тийм. За тэгээд ингээд дөнгөж ирсэн одоо хүмүүсийн дундаас би бас энэ одоо яриа сонсдгийн цагаар нь тэгээд тийм хэрэг санагдж байна гэдэг ч юм уу те. Бас ингээд дөнгөж ирсэн хүний хувьд бас одоо чамд ингээд нэг тийм анхааруулжтай ч юм уу те. Магадгүй баг зэрэг тийм хүндрэлтэй санагдж байгаа юм байна уу? Эргэн тойрон орчин одоо юу ч байсан болно те цагаагаар ч юм уу одоо тийм одоохондоо яг ирээд дөнгөж 10 хоног болохоор нэг тийм хүндрэлтэй санагдсан юм бол одоохондоо байхгүй л. Гэхдээ яг зарим хүмүүс жоохон ажил олоход хэцүү л гэдэг болохоос биш. Би яг ирээд 10 хоног ирээд 4-5 хоног л яг ажилд болсон шүү дээ. Тэгэхээр нэг одоохондоо надад нэг тийм хэцүү хүн санагдаж байгаа юм ерөөсөй байхгүй байна. Тэгэхээр илүү яг энд нэг тийм удаан ер нь амьдрах буцаад яг гоо сурах нэг тийм сонирхол илүү их төрөөл байгаа гэсэн. За тулгаагийн хувьд бол өмнө нь Шведэд амьдарч байсан. Тийм Шведэд. Шведэд тэр удаан амьдарсан. Шведэд нэг жил 5-6 сар ер нь амьдарсан. За ингээд Швед улс одоо ингээд Давланд ингээд дөнгөж ирсэн байгаа орчин тойрон нөхцөл хэр их ялгаатай байх шиг байна. Янз бүрийн ялгаа. Ер нь баг зэрэг төстэй. Гэтэ бас амьдрах хүртэх үед гэх юм бол би бас Шведэд яг зөвхөн ажил хийгээд амьдардаг байсан болохоор яг одоо ингээд сураад буцаад яг одоо ер нь айгүй гоё чийл амьдраад байгаа шүү дээ. Тэгээд ер нь яг одоо л ингэж ажилтаа болоод ингээд надад одоо жоохон үнэтэй санагдаж байгаа. Жоохон үнэтэй очих санагдаж байгаа. Тэгээд яг Шведэд болохоор яг өдөр шөнөгүй ажилтдаг байсан болохоор нэг тэгж гадуур яваад цаг байдаг байсан байхгүй. Тэгэхээр нэгсний чи Давланд бол илүү одоо амьдралын хүртэх өндөр байна л гэж харж байна те. Зөв.
За маш олон монгол залуучууд одоо ингээд Ирландыг зорио ирж байгаа тий. Чи дөнгөж 22 настай байна. Монгол залуусын нэг тийм Монголын залуу үеийн одоо бодит төлөөлөл жишээ байгаа байхгүй юу. Тэгэхээр залуучууд нь штэ Монгол руу одоо ингэж Монголоос ийш тийшээ улс орн руу ингэж олон тоогоор явж байгаа л да олноороо тий. Чиний хувьд яг ямар шалтгаанаар одоо шивэдэд байжгаад Монголоо эргэж очичоод тэгээд дахиад ингээд өөр тийшээ явах одоо тийм шийдвэр төрөө гол шалтгаан нь юу байна? Мэдээж одоо би залуу байгаа. Дөнгөж 22 настай байгаа. Тэгээд би яг шивэдээс яг өнгөрсөн одоо 2 сард яг Монголд очижсэн. Тэгээд яг одоо бол 11 сар. Тэгээд яг буцаж наашаа яг Монголоос явах болсон зорилго нөх юм бол яг залуу байгаа дээр мэдээж би дахиж жоохон сурч боловсрох хэрэгтэй. Тэгээд одоо өөртөө хөрөнгө оруулалт хийж байгаа л гэсэн үг л дээ. Тэгэхээр буцаад ер нь цаашдаа илүү сурчих юм бол ер нь ирээдүйдээ Монголдо ер нь суурьшиж гоё амьдралаа дахиж тэндээ шинээр эхлүүлэх юм сонирхолтой байгаа. Яг одоо залуу насны дээр болохоор ер нь илүү сурж буцаад яг одоо гадаад орныг илүү үзэж ингэж жоохон явж илүү гоё туршлага хуримтлуулах тиймэрхүү зорилготой байсан. Зүгээр одоо нийгмийн асуудал үүднээс нь бас залуучууд нэрсэн Монголоос ингээд нэг жоохон гарах хандлагатай байна. Чи тэрийг юу гэж харддаг вэ? Би нэг тиймэрхүү юмд аягүй дурггүй. Яг буцаал яг би ч өөрөө монгол хүн яг Монголд амьдрах тийм сонирхолтой. Гэтэ нийгэм жоохон хэцүү байгаа ч гэсэн яг одоо юу гэх юм бид нар өөрсдөө бас хичээж чадах юм бол бас боломж байгаа шүү дээ. Тэгэхээр ар гэр буцаад ингээл тусламжаа аюу цаа бид нар өөрсдөө хичээж чадах юм бол боломж бидэрт байгаа гэж хардаг байхгүй. Тэгээд ер нь бол нийгэмд тэгж амар стресстэй хүсдэг юм аа. Тэгэл гоё ийш тийш өөрөө явж үзүүл үзээл буцаад өөрийн тэнд ажиллаад яг Монголд ажиллах мөнгө өрөөж чадахгүй бол ингээл нэг тийшээ яваад одоо энэ буцаад би бас жоохон мөнгө хөрөнгөлүүлэх зорилго байгаа. Гэтэ цаашдаа яах юм мэдэх юм бол ер нь жоохон Европоор аялж үзэх нэг тиймэрхүү сонирхолтой байгаа даа. Тэгээд одоо яг эндээ одоо би дөнгөж ирсэн байгаа. Дахиад 2 удаа виза сонгох боломжтой шүү дээ. Яг тэр хугацаанд болохоор би Европоор аялж үзээд тэгээд буцаад ажлын виз юу н авах сонирхолтой бодолтой ирсэн. Гэтэ авч чадахгүй бол ер нь буцаж Монгол буцаад тэндээсээ дахиад Америк руу ч юм Австрали руу явах сонирхол байгаа. Тэгээд ер нь дамжиж явхад бас илүү төхөм санагдсан. Тэгээд бас Ирландад бас амьдарч үзэх яагаад бас маш олон хүмүүс тасаа одоо ирж байгаа гэж байгаа шүү дээ. Тэгэхээр маш олон хүмүүс ирж байгаа. Яагаад заавал яг Ирланд руу ирж байгаа гэдгийг бас мэдэрч үзмээр санагдсан. Мэдээж ингээд залуу хүн болго өөрийн гэсэн нэг хүсэл мөрөөдөл тэмүүлэг тээж ирдэг те. Тэгээд хэдийгээр одоо ингээд энэ зүгээр нэг жирийн ярьцлага ч гэсэн одоо би чиний хувьд ингээд залуу хүний хувьд бас заавчгүй зорьсноо биелүүлээрэ гэж те. Бас хүсмээр байна те. Өрөмөр байна. Тэгээд гоё зоригтой гоё тууштай байгаарай гэж хэлмээр байна. Тэгээ би ингээд энэ дэрснээс хойш бас ингээд бас л одоо нэг энэ Монгол одоо хүний төлөөллийн хувьд бас нэг юм ажилласан байхгүй юу. Ер нь ингээд хүн зориг мөрөөдөлтөө ингээд зоригтой ч юм уу тэмүүлэлт өрхийн тулд бас амар төвчээртэй байх хэрэгтэй байдаг юм байна тий. Тэгэхээр бол тэгжээж төвчээртэй байж сахилга хоттой байж бас нэг тийм одоо ингээд тухайлбал чи мөнгө хурах зорилготой бол эсвэл сурах зорилготой бол те тэрнтэй тэгж хүрдэг юм шиг санагдсан. Тэгэхээр замаасаа бол хизээж тий те хацаагаарай угаасаа те гоё яг ийм өнгөлөг яасан ийм цоглог яг тэр чигээрээ те байгаарай гэж хэлмээр байна тий. За тэгэл хүний нутагт дөнгөж ирсэн, шинээр ирсэн хүний хувьд бол алхам тутамдал асуулт, бэрхшээл тулгардаг. Өдөрсөн ч ахин өндөх тэнхээтэй, хөдөлгүйдсэн ч дахин эхлүүлэх төвчээртэй. Тулгарх бэрхшээлээс илүү хүчтэй ухаантай. Зориг өвөртөлж нутгаасаа гарсан шиг юм. Сурж мэдснээ үүрээд эх орондоо нэг л өдөр очино.